За бүгдээрэнд өдрийн мэнд төргий. Тэгээд түрүүн асуужсан асуултаа дахиад асуунаа. Энэ гадаадын зээл тусламжаар хэрэгжсэн одоо төслүүдийн талаар асуух гэдэг. Энд бол дотоодын хэрэгжилт яг сая өөрийн төв гишүүн хэлсэнтэй санал нэг байна. Яг дүгнэлт нь байхгүй, хэдэн хувьтай хэрэгжсэн байхгүй. Тэгээд тэрийг бол одоо тогтоох аргагүй, тэрийг тогтоогоогүй гэж байна. Тэгэхээр гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа энэ төслүүд, мега төслүүд түрүүн би жавхлан сайдаас асуужсан, одоо ч дахиад асууя. Энэ дунд судалгаа хийсэн үү? Энэ төслүүдээс хамгийн амжилттай яваа нь юу юм бэ? Бас амжилтгүй яваа нь юу юм? Хамгийн хойш нь татж байгаа нь юу юм? Өдөр болгон иргэдийн татварын мөнгнөөс зээлийн хүү төлж байгаа энэ гадаадын зээл тусламжийн энэ одоо төслүүдээс хамгийн амжилтгүй яваа. Ер нь бид нар зогсоож болох тийм мега төсөл байгаа юу? Эсвэл хамгийн их амжилттай яваагаа бид нар одоо дурдахгүй бол ингээд бөөрөн килод алинчгүй хоцроод байна. Тэгэхээр сайн явж байгаагаа сайнаар нь хэлье. Ортоос болохгүй байгаагаа хэлье. Тэгэхээр энэ дээр яг та бүхэн бүгдээрээ нэг хилээтгэж түрүүн сангийн сайдаас бас асуусан. Энэ дээр салбар болгон бас хилээтгэхээр хамгийн амжилттай яваа төсөл нь юу юм? Бас ортоос фейлдэд байгаа хамгийн амжилтгүй нь юу вэ? Сангийн сайд хариулах уу? За, сангийн сайд хариулъя. За, асуулын шинэ асуулт хариулъя. За, одоогоор 96 төсөл явж байгаа юм. 13.6 их найдын төсөл төртөгдөө. Жил болгоо ингээд 1.5 их найдаар ингээд яваад байх юм бол 10 жил явах ийм зээлийн ашиглалт байна. Тэгэхдээ одоо зарим төслүүд нь хугацаанууд нь наан дуусах ёстой, үргэлжлүүлсэн, олон улсын гэрээгээр үргэлжлүүлсэн ийм зүйлүүд олон байгаа. За хамгийн амжилттай явж байгаа төсөл нь бол яг харахгүй мянган сорилын корпорацтай хамтарч хэрэгжүүлж байгаа. Нийслэлийн цэвэр усны хангамжийг сайжруулах энэ төсөл байгаа юм. Маш амжилттай хэрэгжиж байгаа. Хугацаанд хойдон хугацаанд ашиглалтанд орно. За хамгийн амжилтгүй явж байгаа нь юуны мөнгөнд дүнхэл гэдэгтэй. Биш ээ. Манай соёлын манай талаас нийтдээ 460 сая долларын өртөгтөө 350 тусламж 110 нь Монголын талын гарах ийм хөрөнгөний санхүүжилттэй. Ер нь бас л мега төсөл юм байна шүү. 460 сая доллар гэдэг бол за нөгөө хамгийн муу явж байгаа нь одоо яг харахгүй 10 аймгийн дулааны станцны Солонгосын Экзим банкаар явж байгаа. За захиалагч яам эрчим хүчний яам байгаа. За мянган сорилын сан дээр бол энэ захиалагч яам нь сангийн яам байгаа шүү. За би өөрийнхөө яамны төслийг бас ингэж байгаа зүйл биш шүү. Манайх шилдэнэ жоохон гацаа үүссэн юм а энэ төсөл дээр. Тэгээд юуны үеэр ковидын үеэр манайх гадаад яамнаас шилжүүлж авсан. За ингээд бол тэрнээс хойш одоо ямар ч саадгүй яг хугацаанд төсөл санхүүжилтүүдэд аваад маш сайн явж байгаа. За энэ жил одоо ерөнхийлөгч очсон, ерөнхий сайд очсон, энэ төслийн гүйцэтгэлд бол онц тун тавьсан. Цаа талаас ч гэсэн маш сэтгэл хангалуун байгаа. За сая Америк нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгч томилогдсонтой холбогдуулаад мянган сорилын корпорацид тас хэрэгжүүлж байгаа. Ялангуяа одоо хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж байгаа бүх төслүүдэд зогсоосон. За эндээс ерөөсө хэдхэн төсөл авч үлдсэн. Тэрний нэг нь энэ манай энэ төсөл байгаа. За Экзим банк, Солонгосын Экзим банкны энэ 10 аймгийн цэвэрлэх байгууламж хамгийн амжилтгүй фейлдчихэд байгаа төсөл. Нэг гүйцэтгэж байгаа 148 сая долларын өртөгтөө. За захиалагч яам, эрчим хүчний яам, за гүйцэтгэж компани за Солонгосын талаас өөрөөсөө одоо тендер зарлаа, сонгон шалгаруулалт хийгээд нэг Солонгосын компани шалгарсан боловч тэр компани дампуураад алга болчихсон. За дампуураад алга болчихсон. За бүр 25 сая долларын гүйцэтгэлж гаргаж өгч чадахгүй алга болчихсон. За баталгаагаа Солонгосын нэг даатгалын компаниар гаргуулсан боловч нөгөө даатгалын компани нь одоо даатгалын тохиолдол үүсэл. За жавхлан сайд гүйцэтгэх хариулъя. Нөгөө баталгаа гаргасан Солонгосын даатгалын компани бүр өөрөөсөө татгалзчихсан хөрлийг нь төлөхгүйгээд ингээд бүр шүүхтэд явж байгаа. За одоо бид
Солонгосын Экзим банктай харин хилцээрд орж байгаа. За Солонгосын талаас бол юу гэж байгаа вэ гэхээр танах нэмэт зээл авчихаа ингээ гүйцэж хийя гэдэг. За тэгээд бид бол үгүй ээ. Эхлээд одоо манай Монгол улсын төлсөн мөнгө, гаргасан мөнгө, за ирээдүйд Монголын ард түмэн татвараараа төлөх энэ охирлыг эхлээд барагдуулаад хаа. За тэрний дараа одоо хилцээрээ үргэлжлүүлнэ гэдэг. За ингээд ийм байдалтай одоо үндсэндээ баг гацчихсан байгаа.